Сайн байцгаана уу? Энэ өдрийн амгалан айлтгая. За бүх оршихуй дэлхийд даяараа шинэ нэрнд шилжиж байна. За шинэ нэр нь шинэ галуу эхлэх үед галуу болгоны өмнө болдог одоо цэвэрлэгээ гэдэг зүйл байдаг. Үүнийг бол галуу юулт гэж нэрлэдэг байгаа. Урд өмнөх галууд маань бол галан галуу юулж байсан, дараа нь бол мөсөн галуу юулж байсан. Энэ удаагийнх нь болохоор бол химийн хор, цацраг идэвхийн хороор одоо хэрэгжиж байгаа галуу юулт болж байна. Энэхүү галуу юултийн цэвэрлэгийг давж чадсан хүн ард түмэн бол одоо шинэ нэр нь гэрлийн нэр нь майдрын нэрэнд орж ад жаргалтай сайн сайхан үеийг үзэх юм аа. Энэхүү одоо шинэ нэрний одоо галуу юулт буюу цацраг идэх химийн хор бол одоо 1945 оноос эхлээл одоо химийн болон цацраг идэвхийн хор одоо идэвхжснээр эхэлж байна. За ингээд цөмийн бөмбөгийн туршилтууд, цөмийн ослууд, цөмийн цахилгаан станцууд, за тэгээд дээр нь ураны олборлолт гэх мэтээр бол энэхүү цацраг идэх бол хэрэгжиж байдаг байгаа. За дээрээс нь хажуугаар нь бол одоо янз бүрийн химийн бодисууд бол дэлхийд даяар тархаж байна. За Монголд гэж ярих юм бол одоо Монголд бол ураны лицензтэй уурхаанууд ихсэж байна. Ураны лицензүүд ихсэж байна. За тэгээд байгаль дээр байдаг ердийн радиацууд бас ихсэж байна. Улаанбаатар хотын маань ундны усан дээр 2 ч уурхаан радиац нөлөөлж байна. Багнуурын уурхаа, налайхын уурхаа гэх мэт. За дээрээс нь бол одоо гадаад дотоодоос орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд гений мутацид орсон, химийн хороор хордсон. За тэгээд гений инженерчлэлээр орсон хүнд одоо ашиггүй тийм хүнсний бүтээгдэхүүнүүд, хувцснууд, тийм орчин бол одоо бүрдээд байна. Энэ бүгдийг хэрхэн давах вэ? Улс орон ард түмнээ хэрхэн одоо шинэ нэрэнд аюулгүй шилжүүлэх вэ гэдэг арга зүйг бол дэлхийн олон бясалгагчид, эрдэмтэд одоо хичээл зүтгэлээр бүх оюун санаагаа зарцуулж одоо ажиллаж амьдарч байна. За үүний нэг нь буюу одоо Готопо ухамсарын бясалгагчид маань бол гүрүү Готопо багш маань тэр дундаа ард түмэн бүхэл дэлхийхэнд зориулж хэрхэн шинэ нэрэнд зөв зүйтэй аюулгүй орох вэ гэдэг арга зүйг бол өвөг дээдсээс уламжилж ирсэн соёмбны бясалгалыг ашиглаж шинэ арга зүйг нээсэн байна. За энэ арга зүйг бол Готопо ухамсарын 10 хүчний бясалгал гэж нэрлэдэг байгаа. За ингээд дэлхийд даяар тархсан одоо энэ аюултай хор, за жишээлбэл одоо Чернобыль, Фукушимагийн цөмийн станцын осол, за тэгэхээр зах замбрааг ураны лиценз уурхаа, химийн бодисуудтай хэрхэн тэмцэх арга зүйгээр одоо суралцаж өөрийнхөө идэж ууж байгаа хүнс, өмсөж зүүж байгаа хувцас, эргэн тойрон одоо энэ хордлолтоос хэрхэн өөрийнхөө эд эсийг ариун одоо цэвэр ариунаар авч үлдэх үү. За бас ард түмнээ хэрхэн одоо бясалгалаараа ариусгаж байх вэ гэдэг арга зүг одоо ингээд заая. За ингээд дэлхийн ертөнц маань бол химийн хор, цацраг идэвхийн хороор бол дүүрсэн. Энэ орчинд бид бүхэн одоо үндснийхээ уламжлалт соёмбны бясалгалыг 10 хүч гээд за одоо энэ соёмбныхоо одоо дүрсийг харж байна. За соёмб. За соёмбны эхний хүч Готопо ухамсарын 1-р хүч бол галын хүч буюу сүнсний хүч. За галыг аваад өөрийнхөө зүрхэн дээр байрлуулъя. За сүнсний хүч гэдэг бол хүн төрөлхтөнд одоо далд ухамсарын хүч. За одоо бурханлагын хүч гэдгээр явдаг байгаа. За энэ бол өндөр давтамж буюу Готопо ухамсарын давтамжтай нийлээд хурц өндөр давтамжийн орчин үеийн бясалгалын хэлбэрт орсон байгаа. За ингээд энэ бясалгалыг хийхээс өмнө Готопо ухамсарын сүнсний авшигийг бол авсан байвал сайн. За ингээд бол сүнсний гал маань Готопо багшаас цацарж байгаа бүхэл оршихуй даяар цацарж байгаа давтамжтай нийлээд идэвхжиж гэн гэж төсөөлье. За соёмбны гал Готопо ухамсарын галтай нэгдээд нүүрэн дээр цагаан гэрэл ирж байна. Улмаар бүхэл оршихуй цагаан гэрлэлээр гийгээд өөрөөс чинь хурц цагаан гэрэл галын ариусгалын галын гэрэл маха мутаараа буюу одоо бүх түүхэн явцад бол
хүн төрөлхтний шүтэж ирсэн одоо сэтгэлийн гал гэж байгаа тийм ээ. Махамутарын гал цацарлаа. За ингээд нэгдүгээр хүч бол сүнсний хүч байна. За хоёр дахь хүч бол эргэлтийн хүч. Эргэлтийн хүчийг авахаас өмнө бүхэл оршихуун эс болон өөрийнхөө биений эсүүд, эргэн тойрон орчны одоо бүрдэл эсүүдийг төлөөлж загвар эсийг өмнөө төсөөлье. За загвар эс дээрээ бид нар эргэлтийнхээ хүчийг авъя. За сонгоны голд байгаа арга бэлгийн эргэлтийг авлаа. Загвар эс рүүгээ оруулаад оршихуун бүх эсийг өөрийнхөө эстэй эргэлдүүлье. За готопо ухамсарын хоёр дахь хүч хэрэгжиж байна. 1, 2, 3. За эргэлтийн хүч готопо ухамсарын давтамж, өндөр давтамжинд хүрээд цагаан гэрэл бол задарж байна. За үүнийг дагаад бидний биеийн эсүүд, сансар огторгоо, эргэн тойрны эсүүд эргэлтийнхээ хурдыг авч эхэлж байна. За ингээд эргэлтийнхээ хурдан дээрээс яг л хувцас хатаагч шиг дотор нөгөө одоо усыг хэрхэн яаж хатаадгүй яг түн шиг эстээр байгаа сөрөг мэдээллүүд эргэлтийнхээ хүчээр задарч алга болж байна. Улмаар төгс гэгэрсэн эсүүд биднэр дээр үүсэж байна гэж төсөөлье. За эргэн тойрон цагаан гал болж байна, цагаан гэрэл болж байна, цацарж байна. За ингээд гурав дахь хүч бол дөрвөлжин буюу одоо бясалгачдын үздгээр бол бат суурийн одоо хүч байна. За эхний дөрвөлжинг аваад өмнөө тавилаад квадрат болгож хувиргаад за баруун дээд өнцгийг нь эргэлдүүлж эхэллээ. 1, 2, 3 готопо ухамсарын өндөр давтамжийн хүч рүү ороод өндөр давтамжаа аваад цагаан гэрэл болж байна. За эсүүд дээр эхний дөрвөлжин буюу 3 дахь хүч үйлчлээд эхэллээ. За ингээд эстээр одоо нуугдж байгаа сөрөг энерги мэдээллүүд маань эхлээд сүнсний гал, дараа нь эргэлтийн хүч, дараа нь эхний дөрвөлжингийн хүчээр одоо ариусж байна. За дараагийн дөрвөлжин зүүн дээд буланд зохино. За гарын хөдөлгөөнийг 1, 2, 3. За дараагийн дөрвөлжин зүүн доод булан 1, 2, 3. Дараагийн дөрвөлжин 1, 2, 3. 6 дахь хүч явууллаа. За 7 дахь хүч буюу эхний гурвалжинг авчираад за гадагш нь эргүүлье. 1, 2, 3. За гурвалжин бол бясалгачдын үзэл баримтлалд бол одоо хурдан шалгамга, хурц одоо дайчин чанарыг илэрхийлдэг байгаа. Эхний гурвалжин 7 дахь. За 8 дахь хүч буюу доотлын гурвалжинг авчираад дотгош нь эргүүлнэ. За 1, 2, 3. За энэ олон дүрсүүд хүний эс болон оршихуун эсээр эргэлдэж байгаа нь бол одоо өөрийнхөө тухайн үзэл баримтлалын дагуу бат суур, хурц, хурдан шалгамга байдлаар бол өөрийгөө ариусгаж байгаа эсийн одоо өөрийнх нь мэдээлэл байна. За ингээд 9 дэх хүч буюу тал сарыг авъя. За энэхүү тал сар бол гоо үзэглэнгийн бэлэгдэл бөгөөд бясалгач хүний одоо дэлхийг аврах одоо тэр ариун сэтгэлийн гоо үзэглэнг илэрхийлдэг байгаа. За ингээд эргэлдэж байгаа эснийх нь хажууд тал сараа тавиад эсээ дундуур нь хуваагаад тэгээд зөрүүлж самарна. За 1, 2, 3. За босоо чиглэлд эргэж байна. Эргэлтийн хурд готопо ухамсарын өндөр хурданд хүрлээ. Хариуцлын хэмжээнд хүрээд цагаан гэрэл боллоо. За сүүлд нь бол нар буюу цагиргыг авъя. За энэ бол 10 дахь хүч. 10 дахь хүчээ авчираад 2 болгож хуваагаад хувилгаад үүнийг бол арга бэлгийн цагирга гэж нэрлэнэ. За ингээд оршихуун бүх эсийн хоёр талд тавиад зөрүүл самръя. За хэвтэй чиглэл самарж байна. 1, 2, 3. За ингээд эргэлтийн хүч готопо ухамсарын давтамжинд хүрээд ариуслаа. Энэхүү 10 хүчний бясалгалыг бид бүхэн ямар нэгэн одоо хоол хүнс хэрэглэх одоо орон гэрээ ариусгах, хувцас хунаар ус бүх зүйлийг ариусгахад бол энэ 10 хүчийг бол чөлөөтэй ашиглаж яж болно. За ингээд багш нь 10 хүчийг хэрхэн одоо хурдтай хийх вэ гэдгийг одоо үзцгээе. За ингээд бид бүхэн хоол хүнс хэрэглэх
За ямар нэгэн одоо орчныг ариусгах үедээ бол 10 хүчээ эхлээд анхны хүч буюу сүнснийхээ хүчинд найдаж эхэлнэ. За одоо эхлэе. Нэг дэх хүч оршихуй тэр яриа цагаан өөрийн чинь сүнсний давтамжаар цагаан гал боллоо. Хоёр дахь хүч, гурав дахь, дөрөв дахь, тав дахь, эргэлт, зургаа дахь. За гурвалжин 7, 8, талсаар 9, цаграг 10. За энэ хүчүүдийг одоо бид нар бол 10 хүч гэж нэрлэж байна. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа. 10 хүчээ эзэмшиж шин нэрэндээ эрүүл сарвал инх тунх ажиргалтай илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан орох болтугай. За баярлалаа.